галанцны дуудлага цувралууд маань энэ Нострадамусын Алтан зуун буюу түүний цаад тал утга юу вэ гэдэг өгүүлэх зорилгоор хийгдсэн. Энэ ном маань бол агуу Мянганы зүнж Нострадамус. Нострадамусын зөвгөнлүүд хэрвээ та нар одоо л өөрчлөгдөж эхлэхгүй бол та нарыг 2 дугаар Атлантидын тавилан хүлээж байна гэдгийг хэлээд байгаа. Хэрвээ бидэнд одоогийнхоос өөр хөгжилд суралцах туршлага байгаад түүнд суралцах түүхэн хувь тохиолдол юм бол шинэ эрэнд шилжилт маш эрчимтэй хурдан явагдах ёстой. Тийм ээ. Тэр он цагт тав тодорхой заагдсан. Энэ бол 2012 оны 12 дугаар сарын 21. Тэгэхээр энэ 2012 оны 12 сарын 21 гэдэг ямар өдөр вэ? За одоо өнөөдөр манай бичлэг хийж байгаа өдөр бол 12 сарын 22. Өчигдөр дэлхийн сүрсэнгүй л дээ. Тэгээд ямар ч гэсэн хүндрэлтэн яг нөгөө юугаараа үндсэн утгаараа бол бомбын рүү шилжиж байна. Яг шинээр шилжиж байгаа та тэр анхныхаа нэвтрүүлгийг хийж байна. Үүрэг үүсгэж байгаа учраас энэ хүмүүсийн анхаарал 12 онд л эргэлт хийчихвэл Хүндрэлтэн өнөөдөр ямар сонголтын өмнө тулан ирв бид алийг сонгов. Үүнд жишээ нь Монгол толготны 100 нэвтрүүлгийн юу ч хариулв. Монгол одоо хөгжлийн хоёрхан зүйл бий биднэрт дэвших. Нэг нь бол одоо материал технологийн хөгжөлтийг загварыг хүлээн зөвшөөрж байгаа бол энэгээр нэг хүний зэрэгтэй болох. Нөгөө зам нь бол Одоо нэг л арга байгаа юм л дээ. Эсвэл бүр хөгжөө хаях. Ерөөсө тэр чигээр хаях. Зөв өөрчлөлт. Бодох тусам миний хувьд хөгжлийн тухай хамгийн энгийн, хамгийн ойлгомжтой хэлсэн тодорхойлт энэ байлаа. Өндөр байшин барьж олон сургууль төгсөхдөө чухал нь бус. Өөрт хэрэгтэй өөрчлөлтийг хийж эхлэх нь л хөгжлийн үндэс гэдгийг би хувьдаа ойлгосон юм. Монгол толготны 100 эрхэм нэвтрүүлэг, Монгол толготны 100 чухал сэдвүүд нэвтрүүлгээр хүрээгэндэлж ингээд хөгжлийн тухай өгүүлснээрээ Цорын ганц монголлог хөгжлийг бүтээх боломж бидний өмнө дүүрэн байна. Би ч гэсэн зөв өөрчлөлтийг өөрөөсөө эхлэхээр шийдлээ. тэгээд оюун ухаан бүхний чадах хүнээр зориулмаар. Би хэн бэ? Та хэн бэ? Бидний мөн чанар юу вэ? Мөн чанарыг юу тэтгэдэг юм бэ? Энэ бүгдийг таньж мэдэх цорын ганц гарц бол нүүдэлчин монголчуудын танин мэдхийн туулах арга гэдгийг би ухаарлаа. Би туулахар шийдлээ. Одоо бидэрт мораль хэрэгтэй. Тэр өгөхөөр бид нар шашин хэрэгтэй. ертөнцийн зүйл тогтлын хамаг одоо нууцыг шинжлэх ухаантчаар тайлдаг физикчд маань, математикчд маань хамгийн түрүүнд яагаад энэ салбар руу ороод ирв? Тийм ээ. Тэд маань цөмийн физикчд болол дараагаар нь эргээл одоо хоосон чанарт л ороод ирэх жишээтэй. Тэгээд үндсэн нөгөнөхөд энэ он жилүүдэд бид нар энэ нүүдэлчин соёлоо сонгоё. Ингээд бид цорын ганц монголын хөгжлийг байгуулъя. Үүний тулд бид хуулийг дээдлэх биш, ёсоон дээдлээ, уш уламжлалт ёсоон дээдлээ. Ингээд энэ шилжилтийг хийж чадах юм бол бид нар бол өнөөгийн шинжлэх ухаан техникийн дэвшлийн манлайлагчдын өмнө манлайлж гарч ирэх юмаа гэдэг тэр он жилүүдэд ингээд тодорхой гаргаад ирсэн байгаа юм. Тэгвэл энэ сонголтоо одоо ажил хэрэг болгохын тулд энэ бодиттой шилжилт хийгдэхин тулд юу хийгдэх вэ гэдэг дээр бол мөн эрен цагийн дуудлага нэвтрүүлэгт оролцсон судлаачд маань мөн тодорхойг танилцуулсан байж байгаа. Энэ бидний ярьж байгаа гэсэн хүн бас цааш нь ухаж үздэг. Бид нарыг бас шалгаж үздэг байх хэрэгтэй шүү дээ. Тэгжээд энэ мэдээлэл чинь сая бол хүний итгэл үнэмшил, зөв итгэл үнэмшил болно. Зөв итгэл үнэмшил гэдэг бол зөв сонголт, зөв үйл хөдлөл, зөв одоо чиг баримжаа, зөв амьдралын хэвшил ийм юмнууд болдог. Тийм учраас ер нь энэ улс үндэстнийг баялагийг нь хүн ардынхын баялаг, байгалийн баялагийг нь хууц хөлмөхийн тулд хамгийн эхлээд нэгдүгээр үзэл санаагаа зөвшөөрүүлдэг байхгүй юу? Тэр үзэл санааг бол ямар бүх одоо чинь реклам, янз бүрийн бол дуу, сонин, кино янз бүрийн юмар ярьж байгаа үзэл санаагаа зөвшөөрүүлждэг. Үзэл санаа гэдэг чинь ер нь энэ ямар ч энэ нийгмийн тогтож байдаг хамгийн гол бүр суур үндсэн шүү дээ. Тэр үзэл санаан дээр бол одоо чинь үндсэн хөл боловсруулдаг. Тэр үндсэн санаан дээр бол төрийн бүх байгууламжууд бий болдог. Одоо тэр үзэл санаан дээр бол эдийн засгийн чиг баримжаа бий болдог, бодлого бий болдог тийм үү? Тийм ээ. Ингээд энэ хүмүүс маань хэлцүүлэг дээрээс бол энэ гал үндэстний холбооны тэргүүн бол эднэр бол ингээд дэлхийг аврах төлөвлөгөө гаргачихжээ.
Эднэр бол энэний хамгийн ихний шанг татчихж тийм ээ. Хамгийн хэцүү даван туулж бид нар тэгэхээр энэ хамгийн хэцүү даван туулсан дараа бол дараагийн шанг татагдах бол илүү амархан байх болно гэдэг байдлаар бид нар энэ үйл ажиллагааг цааш нь өргөжлүүлье. Энэ 90 цагийн дуудлагын бодоод Монгол тулгуудныхан өөр мөн залгуугийн төлөөллийн үзэл бодлыг эндээ мөн хамруулж байгаа тийм ээ. Энэ улсын энэ эхлүүлсэн үйл ажиллагааг бид нар цааш үргэлжлүүлэх хэрэгтэй. Нэгэн эхлүүлсэн энэ ажиллагаа бид нар дуусгах ёстой гэдэг байдлаар энэ цовруултуудыг хийж байгаа. Монголчуудын хүчирхэг байсны нууц тайлагдсаар мөн энэ он жилүүдэд 90 цагийн дуудлага гэдэг нэвтрүүлэг хийгдэж өнөөгийн хүндрэлтний хөгжил дэвшлийн мухардал, улс төрийн үзэл санааны мухардал гээд энэ боловсролын боолын боловсрол гэж ядаж байгаа энэ хүн зүрхийн үйлдвэрлэлийн мөн чанар, дэлхийн ертөнцийн мөн чанарыг таниулж эндээс бид нар гарцыг хэрэглэж шалтгааныг тодорхойлж үзэл санаа өөрчлөгдөж бусад бүх зүйл өөрчлөгдөг юм а гэдгийг хэлсэн байгаа тийм. Дэлхийн материаллык хөгжил чинээндээ тулж Азовны давхрах цоорч агаар ус бохирдон бетонын жүнгэл газар дэлхийг эзлэн өөрчлөгдөж болохоороо өөрчлөгдөн дартагтаа тулсан дэлхий бидний зүг хараа сунглаа. Дэлхийн над руу харсан харц намайг өөр рүүгээ харахад хүрлээ. Монголын үг дээдсийн шашнарт бичснээр дэлхий эмээлээ гидсэндээ аваад ирэхийн цагт мал малчин Монгол ухаан дэлхийг аварч үлдэх буюу энэ дэлхийн газар нутаг дээр Тэнгэрийн улс тодорно гэсэн байт. 2013 онд. Тэгэхээр ойлгох юм байна шүү дээ. Энэ их толгой, их хорь гинүү, мөн үү? Европын холбоо гинүү. Явж идэр. За тийм үзэж байгаа монголчуудад би бүр гарцаагүй туйлын үннийг хэлээ. Хизээ нэгэн цагт Монголд хурж ирнэ эднэр. Ирээд дараагийн шинэ нэрний бүх юм олж авах байхгүй юу? Тэгэхээр яг одоо өнөөдөр ингээд монголчуудаа бид ингээд яриад байгаа юм маань. Эдрийн хизээ бид нар дээр хурдан ирэх нь дахиад бидний өөрсдөө энэ ч хэдий ч нэ хурдан учраа олохоос хамаарат байгаа. Бид нар залуучууд одоо миний насны үеийн хүмүүс ирээдүйн монголчууд ч бид нар чадах хэрэгтэй. Одоо үеийн залуучууд Монголын бааtruуд, ирээдүйн бааtruуд. Одоо үеийн охид бүсгүүчүүд ирээдүйн Монголын хатангууд. Энэ бол үнэн шүү. Бид нар бол ирээдүй Монголоо босгох бааtruуд. Тэр зэрэг 90 цагийн дуудлага Монгол тулгуудныхан болоод манай орчин үеийн залуус хүүхдүүдийн энэ тэмцэл эрмэлзэл энэ дээрээс бол бид нар дэлхийг аварна гэдэг үзэл санаа шинээр гарч ирж байгаа. Ийм үзэл санаанд ор бид нар 3 сая бол энэ үзэл санаанд ор нэгдэх хэрэгтэй юм байна гэдэг санааг дэвшүүлж гаргаж байгаа. Ингээд энэ үзэл санаан дээр бид нар нэлээд тогтож ярилцах хэрэгтэй юм байна. Яагаад гэвэл үзэл санаа өөрчлөгдөж бусад бүх зүйл өөрчлөгдөнө гэдэг судлаачдын судалгаан дээрээс тийм ээ энэ хүмүүсийн ингэж эхлүүлсэн энэ үйл хэргийг цаашид илүү бодит ажил хэрэг болгоод эрчимтэй өргөжлүүлэхийн тулд бид нар яах вэ гэхээр нэгэнтээ бусад бүх зүйл энэ үзэл санаа өөрчлөгдөж бусад бүх зүйл өөрчлөгдөх юм бол бид нар үзэл санаан дээр тогтож ярьж яг ямар үзэл санаа бид нарт хуучин байж өв тийм ээ. Энэ үзэл санаанд маань ямар өөрчлөлт хэдийн үед яаж өөрчлөлт орж ив тийм ээ. Ингэснээрээ бид нар бидний хувьд ямар өөрчлөлт гарав тийм ээ. Жишээлбэл өнөөдрийн энэ уруудалт ороотлын үе таалга бол хэзээ үзэл санааны ямар өөрчлөлт хэзээ орсон тэн дээр л бол тогтож ярих ийм яриаг бол галан цэцэн холбооны тэргүүн өгсөн байж байгаа. Тодорхой санаа өөрийн байр суурийг энэ дээр мөн илэрхийлсэн байж байгаа. Ингээд бид нар өнөөдөр бол өмнө нь бол бид нар дэлхийг авар 800 жилийн дараа нэгэн эзэн хааманд дэлхийн эмээлэн гэсэнтэй авахд бид нар эргэж бөөнөрөө цуглаад дэлхийг аварна гэдэг ийм зарлал үндгэн болгосон эзэн хааныхаа энэ зарлалын дагуу сурч исэн ард түмэн маань 800 жилийн дараа бид нар дэлхийг аварна гэдэг энэ үзэл бодлын дор нэгдэж ингэж сурч байсан юм байна гэдэг тодорхой байр суурийг илэрхийлсэн байж байгаа. Ингээд бодолтой нарцсан системийн хамгийн гол бол одоо чинь нэг шин чанар нь бол олон намын системтэй байх хэрэгтэй. Олон үзэл бодолтой байх хэрэгтэй. Гэхдээ тэр нэг асуудал гарч ирэх. Манайх тэр асуудлыг хязгаарч бодохгүй байгаа байхгүй. Хүн яхаар нэг их оронтой, нэг хөв заяатай осод яхаар олон янзын бодол санаатай байх хэрэгтэй. Угаасаа бидний амьдрал нэг хөв заяа нэг шүү дээ. Олон ургалж арга барилын маргаан байх хэрэгтэй болохоос биш.
олон ургалж үзэл бодлын маргаан байж болох. Цагаан ерс үзэл санаа юу юм бэ гэдэг бол дэлхийг аврах үзэл санаа юм байна гэдэг юм тодорхойлж гарч ирж байгаа. Бид нар дэлхийг юунаас аврах вэ гэвэл энэ бетон жунгал газар дэлхийг эзэлсэн энэ бетон жунглын энэ аюулаас нь аварна. Энэ ямар аюултай юм бэ гэхлээр би хаан амьдрах юм бэ? Би хаан гişиг юм бэ? Надад уухч гисгэх газар байхгүй шүү дээ. Өнөөдөр Улаанбаатарт амьдарч байгаа хүн болгон өнөөдөр Чингисийн зарлиг ёсоор бол алах ялаар цэглүүлэх ёстой. Ягаад гэвэл өнөөдөр туул гол руу бохироо зотгож байгаа. Ийм үйлийг хийгээд байна те. Тэгвэл энэ алгаас мултарсан байлаа гэхэд бид нар мөнх тавлантайгаа эвлэрэх ийм аюул тулаад иршээ тийм ээ. Хэн нэгнийг сул дараа болгохыг бол зорилгыг нь булаагаад авчих гэдэг үг байдаг гэж одоогийн либералчд хэлдэг тийм ээ. Тэгэхээр зэрэг тэр дэлхийг аварна бурхан болно гэдэг зорилгыг нь булаагаад энэ дэлхийг аврах, ирээдүйг аврах тийм ээ. Ирээдүйг төгнүүлэх ийм том зорилгын дор нэгдэж ингэж сурч боловсрч байсан. Ийм том зорилгыг нь булааж авчаад комментэрнийхэн бидний нөгөө Оросууд аягүй хүчтэй оюун санааныхын хувьд нөгөө уламжлалт буюу мөнх тэнгэрээс салгаад дээр нь яг чиний хэлээд байгаа геноцидыг биеч байдлаар хийгээд хэдэн одоо бид нар түүхэнд лам алсан гэж яриад байдаг болохоос яг үүндээ нөгөө оюуны удамшлын санг тээж явж байгаа мөнх тэнгэртэнгүүдийг өстой түүжиж бүр судалж ээж хэрцсэн байхгүй юу? Ийм харигас бодлогоор бид нарт тэр ажил хөдөлмөр бол буян төлөө гэсэн үзэл бодлыг л өглөөний зөвшөөрүүлсэн юм аа. Хэдэн 10 жилийн тарих зайгүй тарих балбаж энэ л юмыг өглөөний зөвшөөрүүлсэн. Энэ хувьсгал гэж юуг нэрлэдэг вэ гэхээр энэ байгаа нөхцөл байдлаа үнэлж үзээд энэ амьдралыг үздэг үзэл бодлоо итгэл үнэмшлээс солих асуудал яригдаад байгаа байхгүй хувьсгал гэдэгт чинь. Өөрөөр хэлбэл бид нар шинээр дахиад галаа авч шинэ амьдрах асуудал яригдж байна гэсэн үг. Тэр нөгөө ахуй амьдралын гал биш. Сэтгэлийн гал утгаараа байхгүй дээ. Сэтгэлийн гал утгаараа. Цувралаан бол голлолж үүн дээр зангидаж хийсэн байгаа. Ингээд бид нар энэ хуучин нүүдэлчин соёлоо сонгоод ингээд цорын ганц монголлог хөгжлийг байгуулъя гэвэл энд бол маш том хувьсгал өөрчлөлт явагдаж шүү дээ тийм ээ. Одоо бол өдөөнөөс хот руу шилжсэн шилжилт ямар эрчимтэй явагдаж байгаа вэ? Тэгвэл эргээд хотоос хөдөөрүүгэн шилжих энэ шилжилт буюу энэ маш том хувьсгал энд гарна. Тэгвэл энэ хувьсгал гэдэг юу юм бэ гэдэг бол итгэл үнэмшлэн солих асуудал гэдэг имийг бол энэ судлаач Баяр хөө тодтогож гаргаж ярьж байгаа юм. Тэгээд энэ зөв итгэл үнэмшил гэдэг бол өөрөө зөв төр, зөв бодлого, зөв боловсрол, зөв хөгжил, зөв төрийн бүтэц зохион байгуулалт ингээд зөв амьдралын хөвшил энэ бүх юмны үүд нь зөв итгэл үнэмшил гэдэг байдаг юм а гэдгийг бол судлаач Болорволд бол маш тодорхой гаргаж ирээд ярьж байгаа юм те. Өнөөдрийн энэ хүн төрөлхтний өмнө тулж ирж байгаа сонголт юу вэ гэхлээр зэрэг энэ дэлхийн жишгүү Монголын жишгүү аль нь вэ гэдэг энэ сонголтын өмнө өнөөдөр хүн төрөлхтөнд тулж ирж байгаа шүү дээ тийм ээ. Ингээд бид нар бол энэ дэлхийн жишг биш юм а Монголын жишгийн бид нар суурин соёл биш юм а нүүдэлчин соёлын материалын хөгжил биш юм а монголлог хөгжлийг байгуулъя тийм ээ. Энэ хуулийн дараа захирагдах бишээ бид нар ёсоон дээдлж байгаа хуулийг дээдлэх биш ёсоон дээдлээ тийм ээ. Ингээд энэ өнөөдрийн энэ материалын технологийн дэвшилт хүрсэн энэ цөмийн физикчид эднэр бол энэ материалыг биш юм байна шүү гэд ингээ хоосон шинээр ороод ирсэн энэ дэвшлийг бид нар ингэж манлайт нь ингэж гараа гэдэг ийм шилжилтийг бид нар энэ зөв итгэл үнэмшлэрээр л хийнэ гэж шүү дээ. Тэгэхээр зэрэг бид нар энэ бусдын адил энэ хот суурин байгуулж чадна гэдэг энэ итгэл үнэмшлэрээр бид нар энэ хот суурин байгуулчихсан. Одоо бид нар энэ хот бетонын жонглын энэ аюулаас бид нар аварч чадна гэдэг итгэл үнэмшил байж бид нар үүнийг энэ байдлыг өөрчилж чадна тийм үү. Тэрний тулд бид нар яах вэ гэхээр зэрэг яаж аврах вэ гэдэг тэр сургалт арга зүйд хамрагдана. Ингэснээр бид нар ямар өөрчлөлт төрөх вэ гэхээр зэрэг энд бол тэр сайн ажиллах боловсон хүчин бэлтгэгдэж байсан бол бид нар энэ өөрчлөлтийг хийснээрээ дэлхийн ертөнцийг аврах ийм боловсон хүчний өөрчлөлтөнд орох юмаа гэдэг зүйлэндээ сургаж гарч ирж байна. Ингээд энэ боловсон хүчнээ дагаад ямар боловсон хүчин бэлтгэсэн тэрийг дагаад тэр төрийн үйл ажиллагаа дараагийн үйл ажиллагаанд мөн дагаад өөрчлөлт орно гэдэг ийм санаа энэс цааш урган гарна. Тэгэхээр зэрэг өнөөдөр дэлхийн жишгүү Монголын жишгүү гэдэг сонголтоо одоо Монголын жишг юм а гэдэг дээр бол мөн дэлхий ингээд мөн хандчихсан байж байгаа. Тэр үжил санаан дээр бид нар бас дахиад давхар тодорхойг ярьж байж бид нарын үйл ажиллагаа цааш улам тодорхой болох болов уу гэж бодож байна.